Цаашаа нэжисгээ 3 дахь хөлбөрийн нэжисгээ 3-ын 34 дахь үг бин мөс ухна. За ханзаа харуул шуэ гэдэг ус гэдэг ханзаа тий. Урдаа хоёр тусал буюу хоёр тусал чинь мөс гэдэг дэлгүүр ханз. Тэгэхээр хоёр тусал тухайн ханзанд байх юм бол ерөөсөө дандаа мөс хүйтэндээ холбоотой л гэсэн үг байна тийм ээ. За жишээ харъя. Бэйзли оо аяган дотор байна. Юу байгаа юм? Үйл өгтэй холбоотойг араас нь орлоо. Хэндуобин маш их мөс байна гэнэ. 今天太热了 өнөөдөр дэндүү халуун байна. 我想喝加冰的水 За би бол хүсэж байна хөө уухыг. 加冰的гэхээр мөс нэмсэн буюу мөстэй ус уухыг хүсэж байна гэнэ. За яагаад нэмэх гэдэг үг орж байгаа гэхээр хятад хэл бол яг бүх зүйлийг маш дэлгэрэнгүй ярьдаг хэл тийм ээ. Тэгэхээр яг мөс нэмсэн ус буюу мөстэй ус уухыг хүсэж байна гэж ингэж хэлдэг байна. За бин изин хуалаа гэнэ. За мөс бол аль хэзээ хайлсан байна гэнэ. За дараагийн жишээ дунчэн хөшан яо хэнduo бин гэнэ. Өвөл болвол гол дээр голд байдгаа. Гол дээр гэж хэлгэнэ шүү. Голд бол байдгаа маш их мөс. 请给我放一点冰 За 请гэхэлэр please гэсэн үг те. Тэгнүү ингэнүү. 给我 надад 放 хийж өгнө үү. 一点冰 жаахан мөс хийгээд өгнө үү. За 放 гэдэг бол тавих гэсэн үг байна. За үйлбэр дэс дараалалд зөв дэс дараалалд оруулж бичиж үзээрэй. Өнөөдрийн үгс бин мөс.